Өхөнд бид хамтран ажилладаг телевизүүдийнхээ мэдээллийн хөтөлбөрөөр онцлон нэг мэдээг онцлон хүргэдэг. За тэгвэл өдөрт та бүхэнд телевизийн бэлтгэсэн сурвалжлагыг одоо үзэх шанд хүргэх гэж байна. Тэгэхээр өчигдөр нийслэл хотод зас орж өвөл ойрцны зохиог өгсөн. За хүүтний эрч чангарахад яригдаг нэг асуудал нь төлөө нүүрсний үнэ өдгөлээ. За хил ам дагуулсан нүүрс хөтөлбөр энэ жил хэрэгжих хэсэг нь тодорхойгүй байна. За энэ талаарх мэдээллийг өдөрт та бүхэн өргөжлүүлэн авч үзнэ. Улаанбаатар хотын нийт хүн амын 60% нь гэр оролцоод буюу галшгаатай нөхцөлд ажил төрж байгаа. Өвөл өхөд ирэхээр эдгээр айлгуудын хувьд төлөх төлөө нүүрсний асуудал нь хамгийн чухал асуудал болдог билээ. Өнгөрсөн жилд засгийн газар иргэдэг хяд нүүрсээс хангах ажлыг санааж баг нуурын нүүрсийг тооныг 80,000 төгрөгөөр иргэдэд худалдаж эхэлсэн. За гэвч ажлыг гардан хэрэгжүүлсэн хүмүүс нь улсын ажлаас ашиг олж улсад 3 тэрбум төгрөгийн хохирд учруулсан хэрэгт ороод байгаа. Энэ байдалтай уялдаж энэ жил нүүрс хөтөлбөр хэрэгжих нь эргэлзээтэй байна. Ямар ч тач одоогийн байдлаар шуудан нүүрс 3,000 орчим төгрөгийн үнэтэй байгаа бол портер нүүрс ханхихаас шалтгаалж 250-300 орчим мянган төгрөгийн үнэтэй байна. Түр хавраас хойш 3,000 гэж одоо 3,000 гараад байна. Одоо өсөлтийн сургалтад ёстой мэдэхгүй тэр надад нүүрсийн үнэс тийм бол одоо энэ нүүрсэд нь өсөхгүй бол тэгээд хэвээрээд байна шүү. Баг нуурын нүүрсийн шатлалт хурдан илж багтаа товтог ихтэй гих шөмжлөлд өртдөг. За гэхдээ засгийн газраас хэн дүнтэй нүүрс нийлүүлсэн нь олон иргэдэд дэмжлэг болсон боловч хотын утаанд өөрийн нэмрээ оруулсан лавтай. Иргэдийн амьдрал тулгаж байгаа бодит өршөөлтөд дөрөөж ашиг олсон гих асуудал гараагүй бол хэн дүнтэй нүүрсээр нийслэхийг хангах боломжтой байсан боловч энэ жил тухайн хөтөлбөр нь хэрэгжих янзгүй байна. Магадгүй хийсэн ажилд нь улс төрийн тоглоом ороод ирэхээр гомдож тунсан засгийн газар үнэтэй нүүрсээр амьдр гэж байж болох юм аа. Тэр эдээс ямар сорг байхгүй шүү. Огцоо ч юм байхгүй. Энэ нүүрсийг бол та нарын чинь хуваараа заасан тийм. Тэгээ хуваараа хүнээс аав хүний юм дээр зогссон. Хүнээс аваад игээл. Өчигдрийн эхний цас орж нийслэлчүүдэд өвөл ойрсны дохиог өглөө. Утааны улирлж хүүтний эрч чангарч байна. Харин дулаагүй үйлчлэгийн тулд төлөө нүүрсээ цуглуулах хэд ажил тулаад байна. За нүүрс хөтөлбөр торны цаас сууж байгаа тохиолдолд иргэд 350,000 төгрөгөөр портер нүүрс авах ёстой болж байна. Магадгүй энэ үн хүүтний эрч хасахын эсрэг тусам нэмэгдэх магадaltaй. Харин ганц зөвхөн хувьд дахиад 30 хоног саатуулагдах шийдвэр гардан авч өсгсөн зарцагтаа туллаад байна.